Цахим үүлэндэх адал явдал. 1-р бүлгийн 3-р анги. Технологийн музей. Хөөх! Янзтай. Хөөх! Энэ газрыг хардаа Вебстер. Энэ үнэхээр дог юм аа. 3-р анги гэрэлтэд хөдөлгүүрт дугуй. Би 10-аас 9-ийн онсон л доо. Гэхдээ аргуулангийн онсон болж намайг муу юм а гинэ. Хин тэгж битсэн байна. Өөрийн бөмбөгтчээ, найз охтуудаа дуудчих. Өө яана. Зөв санаач биш үү да. Хоёулаа очиж туслая. Эсвэл хоёулаа мөрөө хөгöd харалдаа ярьж өгсөн нөгөө эрдэмтнийг олж болох юм. Наадхыг чинь ажиглагч байх гэдэг юм. Би тийм биш. Би бол тэмцэгч. Тиймээс би тэрнтэй очиж ярилцаад гаргалгаа олж өгөх болно. Технологийн музей. Цог очих юм уу яах юм? Тогтоо ялаарай. Яах. За чиний зөвөө зөв. Уучлаарай. Би яриагч санамсаргүйгээр сонсчихлоо. Чамайг интернетээр дээрлэхэд байгаа бололтой. Тийм зүйл дурдах муухай гэж би мэднэ. Хэрвээ чи хүсвэл бид чамд интернетэд яаж цагийг зугаатай бас аюулгүй өнгөрөөхийг хэлж өгье. Оо, санаа зовлтгүй. Бид өөрсдөө аргалчихна. Тэр мөг зөрүүлээд өөрийнх нь мэхээр дөнгөчихнө. Тийм үү, Сэлеста? Мэдхгүй юм да. Тэглээгээд хизээ байдал дэрдэж байсан билий. Чамайг доош хийгээд байсан хүмүүс өөрсдөөс нь хамаагүй олон найзуудтай гэдгийг чинь хараад дахиж дээрлэхгүй. Хэдхэн өдрөл дарамтлаад өгөх хэрэгтэй. Эсвэл тэрнийг блог хийгээд зөрчил гаргалаа гэж вебсайт эсвэл апп руугаа мэдэгдэж болно. Тийм шүү. Чи бүр мессежийг нь хадгалж аваад итгэдэг том хүндээ үзүүлж болно. Йоо, мэдхгүй юм да. Аав ээж хоёр маань ойлгохгүй баха. Эсэргээрээ тэд намайг уцаа их ухлаа гэж загнаж магадгүй. Аав ээж хоёр чинь чамайг энэ тухай мэдээснийг сайшаах болно. Ер нь заавал аав ээж чинь байх албагүй. Чи итгэдэг бол ямар ч том хүн байж болно. Дасгалжуулагч эсвэл хатагтай зээн хийж болох юм шүү. Тэр л сансаад чамд уралхгүй дээ. Тийм шүү. Гоё ааштай багш юм чинь. харж ийн үү? Цахим орчинд бухимдал төрүүлэх зүйлсийг шийдэх аргууд үргэлж байдаг юм. Тийм байна. Санаасанд баярлалаа. Хоёлаа явъя. Одоо очивол хатагтай зээнтэй уулзаж амжих бах. Тийм ээ. Хурдан очицгоё. Саяын охиныг цахим дээрлэхэлтээс мултрахад тусалдаг чинь маш мундаг байлаа шүү. Зөв үйлдэл байсан юм аа. Та хоёр цахим дээрлэхэлтийн талаар хаанаас ийм ихийг сурав? Бид хоёр цахим дээрлэхэлтээс гадна маш олон зүйлсийг мэднэ. Цахим орчинд аюулгүй байх талаар бүгдийг мэддэг юм ч юм шүү. Бид бас бодит амьдрал дээр ч аюулгүй байх талаар мэддэг. Та энд ажилдаг юм уу? Өө, намайг уучлаарай. Тийм ээ, намайг ааш гэдэг. Би музей хөтчээр ажилдаг сургагч багш байгаа юм. Та хоёр технологийн талаар маш их мэддэг юм байна. Хэрвээ хүсвэл надтай цуг музейгээр аялж илүү ихийг мэдэж болно шүү. Баярлалаа. Гэхдээ бид яарч яваа юм. Магадгүй та бидэнд туслах байх. Бид өөр твүүдийн хооронд хэсүүжилдэг эрдэмтэн хүнийг хайж байгаа юм л да. Тэгээд нөгөө яна солиотой юм шиг сонсогдсон байх та. Үгүй дээ, яалаа гэж. Би яриаг чинь сонсоод аль дээр мартсан байсан зүйлээ саналаа. Хүмүүс надаас дэлхийгээс ирсэн судлаачийн талаар асуулгүй олон жил өнгөрсөн бай. Та тэрнийг ханаас олж болохыг мэдгүй. Даанч үгүй. Би тэрний тухай түүхүүдийг л сонсож байсан. Тэр бусдаараа онцлог таалгах туйлаас дуртай гэж байсан. Сүүлд би тэрнийг Баядромедагийн 7-р дүрэгт амьдарч байгаа гэж сонссон юм байна. Тэр газар нь эндээс ойрхон уу? Энэ нэлээд хол л доо. Тэрэлтэд хөдөлгүүртээ дуугаар явбал дээр. Тэрэлтэд дуугүй? Тийм ээ. Би яаж тийм дугуйтай болох уу? Өнөөдөр чиний азтай өдөр байна. Манай музей дөнгөж саяхан дугуйн түрээстэй болсон. Чи тэндээс нэгийг түрээсэлж болно. Нэр юу? Гайхалтай. Мэдээч хэрэг. Би та хоёрт дугуйны түгжээ тайлах код бас Баядромедагийн газрын зураг өгье. Хөөх, маш их баярлалаа. Бид дугуйндаа гамтай хандах болно. Техник гэдэгт чинь итгэлтэй байна. Зорьсондоо хүрээрээ. Баярлалаа. 1-р бүлгийн 3-р анги төгсөв.